Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайн болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 17-ны лав гараг байна. Тэгээд ер нь өчигдөр нөгөө мэдээ арсан чинь хэд хоног их дулаахан байхаар байсан. Тэгээд тэр мэдээг харахтаа бас эзэн талархсан. Яагаад гэх юм бол өнөөдөр нэлээд урт аялал хийх учраас манай Итгэл радиогийн багийнхан. Тэглгүй яхав. Тэгээд эзэн үргэлж бидэнтэй хамт байж замыг маань шулуутхан хамгаалж байдаг шүү дээ. Тэгээд үнэхээр талархъя. Тэгээд энэ өглөө сонсогч танд нэгэн мэдээлэл хуваалцсан юм. Энэ бол Христ мэндэлсэн баярын сайн мэдээний зам загчод концерт. Амен. Туутахгүй болох гэж байна шүү дээ. Тэгээд жил бүрийн 12 сарын 25-нд Христ мэндэлсний баярын концерт болдог. Бид бүгд л баяртайгаар хүлээн авч үздэг шүү дээ. Тэгээд энэ удаа харин энэ концерт маань итгэгч биш ахын дүүс рүүгээ зориулж сайн мэдээний тоглолт болох гэж байна. Тэгэхээр Есүс Христ таны төлөө мэдлэлээ гэх сайн мэдээг та хамгийн хайртай дотны хүндээ энэхүү тоглолтоор дамжуулан хэлэх боломж гарч байгаа нь юутай сайхан хэрэг вэ? Магадгүй ингээд таны үгийг хэн нэгэн сонсохгүй байх гэж та боддог бол тий имээдэг бол энэ тоглолтоор дамжуулаад сайн мэдээ хуваалцах бүрэн боломж байна шүү. Тэгээд 2025 оны 12 сарын 25-ны 19 цагаас соёлын төв өргөнд энэхүү тоглолт маань болно. Тэгээд тасалбар маань 25,000-аар зарагдчихж байгаа. Тэгээд энд бас тэгжсэн хэрвээ 4 плет авах юм бол 5 дахь нь нөгөө өгнө гэсэн. Тэгээд таны эргэн тойронд олон хүн байгаа бол та бас өнгөө тий 5 хүнтэй ирлээ гэхэд нэг плетийг өнгөө авах боломжтой шүү дээ тий. Тэгээд хэрвээ та тасалбар авч мэдээлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та 77114040 гэсэн утсаар захиалаад холбогдоод мэдээллийг аваарай. Тэгээд уг тоглолт нь сайн мэдээ сонсож амжаагүй хүмүүст зориулагдсан учраас та найз нөхөд гэр бүлийн уран хамтдаа ирээсэй гэж үнэхээр уриалж байна. Соёлын төвөргөнд сайн мэдээний тоглолт үүснэ. Крисмас баяраар. Үнэхээр эзэн монголчуудыг ивэж те бинд ийм гайхалтай үе таалбуудыг нээж өгч байгаагийн төлөө маш талархаж байна. Бас манай Итгэл радио энэ зохион байгуулагчаар бас оролцож байгаадаа бидний хувьд яста бөөм баяраа байгаа шүү. Тэгэлгүй яхав. Тэгээд энэхүү тоглолт нь Есүс Христ ямар үн цэнтэйгээр таны төлөө энэ дэлхийд мэндэлсэн талаарх сайн мэдээг хуалцахын зэрэгцээ бас тайз дэлгэцэн ийм гоёмсог хослолоор дамжуулаад дэлхийд алдартай гоё дуунууд байдаг шүү дээ. Тэрийг бүр мэрэгжлийн түвшний дуучид хөгжимчд чадвараар их шиглүүлнэ гэдэг одоо маш гайхалтай тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та энэхүү тоглолтын төлөө таныг бас залбираасаа гэж хүсэж байна. Магадгүй та энэ тоглолтод хэрвээ хайртай дотны хүндээ сайн мэдээ сонсохоор тий төлөвлөж байгаа бол та тэр хүмүүсийнхаа зүрх сэтгэлийн төлөө ч гэсэн та зуучлан залбирлаар нэгдэж залбираарай гэж таныг бас бид залбирнаа. Таны хайртай дотны хүн аврагдахын төлөө хамтдаа хичээцгээе. Тэгээд энэ сайхан тоглолт болох ч байгаад бас үнэхээр их талархаж байна. Бүр ингээд 25 хурдан болоо сайн ямар гоё тоглолт болох болоо гэдэг. Тэсэн ядан хүлээж ин сонсогч таас тэсэн ядан хүлээж агаах. Тэгээд энэ боломжийг битгий алдаарай. За тэгээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөрөө эхлүүлэхээс өмнө хамтдаа эзний өмнө ирж зүрх сэтгэлээ бэлдэн түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Tani si
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр Захарая 9-ийн 9-р зүйл. За энэ бол их гоё ишлээ. Сионы охиноо, үлэмжихээр баярлагтун Иерусалимийн охиноо, ялалтын уухай хадагт үзэгтэн хаан чин чам руу очиж байна. Тэр бол зөвхт ялагдашгүй даруухнаар илжиг унжээ. Илжигний төлөв болох додрон унжээ гэж хэлсэн. Амен. Цуглаанда яваад удаагүй байж байхдаа энэ ишлэгийг үзээд Сионы охиноо, Иерусалимийн охиноо гэдэг үгээр жоо хатарчлаа. Яг тэгэхээр энд чинь ингээд охтуудтай хандсан байгаа даа гэсэн тийм. Тэгээд ингээд бид нар ярьжсэн байхгүй юм. Бурхан ер нь охтуудтай үнэхээр хайртай гэж. Хаан чин чам руу ирж гин гэж бол хэлсэн байна. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй болж байгаа. Бурханы хувьд бол ингээд Сион уул болоод ариун Иерусалим хот нь түүний хувьд ямар их хайрыг нь татсан инхрээ одоо зөв маш чухал газар байсан бэ гэдэг нь эндээс бол харагдаж байгаа. Тэгэхээр Сионы ууланд эртний одоо тэ итгэлийн өвгдөөс одоо дахил өргөн дахлаараа хүлээн зөвшөөрөгдөж тэ Иерусалим хотод Бурхны ард түмэн одоо хүндэтгэл мөргөл сэргэж тийм ийм гайхалтай болж ирсэн тэр газар Есүс Христ даруухнаар илжиг унан орж ирж байгаа. Бас орж ирнэ гэдгийг бол хэлж байгаа. Энэ үгийг бол Есүс Христээс одоо 520 жилийн өмнө хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Бурхны энэ гайхалтай иш үзүүлгүүдийн энэ биелэл гэдэг бол өнөөдөр биднэрт итгэл найдвар өгөх хамгийн чухал одоо Бурхны мөн чанар байдаг. Бурхан тэр үед хэлсэн амандаа хүрсэн бол Бурхны тэр үг нь одоо ч гэсэн амьд бөгөөд бидний амьдралд Бурхан бол өөрийнхөө амласан бүхэнд, өөрийнхөө иш үзүүлэг бүхэнд, өөрийнхөө ариун номонд бичээтэй байгаа бүхэнд хүрэх болно гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. Захария иш үзүүлэгч бол Вавилоны төлөлгөөс буцаж ирсэн еврейчүүдэд хандаж энийг бол хэлсэн байгаа байхгүй. Тэд нэр ингээд олзлогдож яваад 70 жилийн дараа буцаж ирж байгаа. Тэдний зарим нь олзлогдож явсан хүмүүс буцаж ирсэн гэдэг. 70 жилийн дараа. Тэгэхээр тэд нэр олзлогдож явх үед юу болсныг санаж байгаа.
Тэд нар бүр уйлсан, залбирсан, бурхан минь та боломж олгооч, дайснуудын гарт биднийг битгий өгөөч, тэ та биднийг уучлаад энэ ялтыг өгчөөч, эсвэл энэ дайснуудыг бутаачаач гэдэг ч юм уу, тэ тэд нар маш их одоо залбирэн гуйсан боловч тэд мунхаг хаантай Зэдекия гэдэг маш мунхаг хаантай байсан учраас Иерусалим хот бол ерөөсөө аимшигтай сүрлийг бол амссан байна. За ингээд Иерусалим хотын иргэдийг бол Вавилончууд зөөж авч яваад тэгээд Вавилонд авчиад тэднийг бол дарлан үлдсэн. Вавилонд бол тэд нэр Магдалины дуугаа дуулж чадахгүй байсан. Нөгөө бид нар Бони хамтлагийн нөгөө нэг Сионы дуу гэдэг дууг мэдэн шүү дээ. Тэн дээр хөөе Вавилоны ирэг бид нар ингээ Вавилоны ирэг дээр байж хахад тэд нар хурж ирсэн. Хөөе Сионыхаа та нар Сионыхаа дуунуудаас нэгийг дуулчаач гэдэг гэж бид нарыг доромжилдог байсан гэж Тэр одоо Вавилоны төлөвлөгдсөн еврейчүүдийн талаар тэр бас үг Библиэд бичээтэй байдаг. Тэгээд тэд нэр буцаж ирсэн. Буцаж ирсний дараа тэд нар нурсан хот зай. Тэгээд одоо өгөөрөн хоосорсон эдийн засаг, тэгээд итгэл найдвараа алдсан хүмүүс. За тэр байтугай нөгөө үлдсэн хүмүүс онцлогдож байж байгаад хүрээд ирж байгаа хүмүүстэй бас нөгөө дургу байдал Ягаад тэгэхээр тэд нар 70 жилийн дотор тодорхой хэмжээгээр бас нөгөө юутсан байсан. Бас холдсон. Зарим нь өөр үндэстэн хүүхэд мөхөд аваад бас ирээдээ зарим нь гэрэлж мэрэлцэн заримийнх нь одоо энэ 70 жилийн дотор эмээн ч юм уу ээж ч юм уу эсвэл өвөө ч юм уу эсвэл аав ч юм уу Бабилонд байгаа аль нэг үндэстний одоо юу юм байх ч юм. Тэгээд тэд нар ямар ч ихсэн нутагтаа хүрээд ирсэн. Хүрээд ирсний дараа тэд нар тэгээд газар нутаг нь байгаа юм чинь хотод байгаа юм чинь тэд нар захиргаа хэрэгтэй. Тэгээд Бабилоны одоо төлөвлөгөөс тэднийг чөлөөлж явуулсан хаан болох одоо Кореш, Персийн хаан Кореш бол тэднийг бол өөрсдийн гэсэн одоо засаг захиргааны нэгжтэй сүм өмөө босгох эрх чөлөөг өгсөн байхгүй юу. Тэгээд тэд нар хурж ирээд тэд нар хаантаа байж үтсэн. Тэд нар өөдгүү худалч одоо тэдний огтыг нь шивгчингээ болгож хөвгүүдийг нь айрам цэргээ болгож тэгээд тэдний одоо татвараар ингээд тансаглаж тэгээд сүүлдээ тэдний эрх чөлөөг нь харь үндэстэнд одоо өгсөн тийм өөдгүү хадуудтай байсан яг тэр үед санаж гинөө та нар жинхэнэ хаан байгаа штэ. Та нарын тэр хаан та нар дээр ирэх болно. Харин та нар тэр Бабилонд харсан хаадууд чигээ хаан гэж битгий бод. Та нар тэр нэг юм ялалт байгуулаад одоо шинэ хаадууд янз бүрийн байдлаар орж ирдэг гэсэн байгаа аахгүй. Шинэ хаадууд ирж байхдаа ямар шалтгаанаар орж ирж байгаагаас шалтгаалаад жагсаалт зохион байгуулдаг гэсэн баг. Шинэ Грекийн хаадууд бол яадаг гэсэн мэхээр нэг одоо юу гэдгийг хотыг эзэлчээд тэр хотод ялалтын жагсаал хийж орж ирэхдээ хотын хамгийн шилдэг баатруудыг энэ одоо ингээ баруун гарыг дасч авчаад үлдсэн гараар нь ингээ гинжлээд урдаа туугаад тэгээд ингээд тэр хотын хаан хатан хоёрыг ингээд айгүй өрөвдмөр байдлаар тэр ингээд эрэмдэг болсон баатруудын араас туугаад тэгээд тэр одоо тулааны талбарт одоо маш ирлэгээр тулдсан одоо тэр хотын иргэдийн одоо итгэл найдвар болсон хүмүүсийн хоёрыг дуулахыг тусдаа хоёрыг дуулахыг тэрэгнүүд дээр аваалаад урдаа туугаад тэгээд ард нь сүр жавхлантайгаар ялсан хаан орж ирдэг гэсэн байхгүй. Нэг тиймэрхүү зүйлүүд байна. Нэг удаагийн одоо Грекийн хааны одоо тэгж орлож ирэлтэн дээр түүний тэрэгэн дээр овоолцсон байсан баруун гар 520 хэд байсан гэж төгс удар төртөл бичигдсэн байд. Гэтэл тийм хаадуудыг тийм дээрлэхүү хүчирхийлэгч аимшигтай орж ирдэг хаадуудын талаар ойлголт байж итэл Захария ишүүлж өгүүлсэн юм. Сионы охиноо үлэмжхээр чи баярлаарай. Иерусалимын охиноо ялалтын уухай чи хатаагаарай. Хаан ч чам руу очиж байгаа тэр зөвхт ялагдашгүй. Тэр зөвхт гэдэг нь юу вэ? Тэр та нарын урмыг хугалахгүй гэдэг утгаар хэлж байгаа. Ялагдашгүй гэдэг нь юу вэ? Тэр түүний хаанчлал, түүний охин нь, түүний иргэн нь, түүний хүүхэд нь болсон байхад тэр та нарыг буцаа дахин боолчлол тушаахгүй. Тэр бол та нарыг харин боолчлоос чөлөөлөхөр ирнэ. Бас түүнийг ялах нэгэн гэж бол байхгүй. Энэ дэлхий дээр хаанчлалуудаас аль нь ч түүнийг бол ялахгүй. Тэр тийм агуу зөвхт ялагдашгүй ирнэ. Яаж орж ирнэ гэж бодож байна. Үүнийгээ гайхуулан орж ирнэ гэж бодож байна. Үгүй. Тэр илжиг унаад дарахнаар орж ирэх болно. Тэгээд чам руу ирэх болно гэж Сионы охиноо гэж хэлсэн баг.
Энд ингээ Иерусалимийн язгууртнаа гэдэг ч юм уу те. Одоо юу гэдгийг Давидын удмын, Ханхугийн удмын хаан гэдэг ч юм уу те. Алтан ургийн хаан гэдэг шиг ч юм уу юм ерөөсөө яриаггүй. Маш энгийн Сионы охиноо гэж. Одоо шинэ Есүс Христ бол хожим бол нөгөө нэг яарын охиныг насарсны дараа талита кум гэдэг үгийг бол хэлсэн байдаг. За тэр үг янз бүрээр орчуулдаг юм байлээ. Тэрний надад таалагдсан хамгийн одоо гоё орчуулга нь юу гэхээр одоо ишигхэн минь босоорой гэсэн утга хамт явдаг юм байна. Тийм одоо юм өхөөрдсөн те. Тэр ингээд үхчлээ штэ миний охингоо уйлж исэн чинь Есүс үржээд талита кум буюу охин минь бос гэж хэлэхдээ тэр зүгээр нэг юм хөөе охин босоорой гэсэн утгаар штэ. Одоо ишигхэн минь те чи босоорой гэсэн тийм айгүй инхрисэн. Инхрисэн тийм үгээрээс байна. Тэгэхээр Бурхан энэ Сионы охиноо, Иерусалимийн охиноо гэдэг энэ хэллэг нь Бурхан өөрийнхөө хүүхдүүдэд ямар их хайртай вэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэднийгээ ямар их зовлон үзэж, ямар хүнд хэцүү байдалд тэднийгээ бас өөрийнхөө Бурханы талаар ямар өндөр хүлээлттэй болсныг мэдж байгаа. Тийм болохоор Захария тэднэр юу гэж ихээр Саул шиг цэргийн хүчрхэг нэг юм биш. Харин даруухан ирэх нэгэн одоо та нар дээр ирэх болно. Давид чиг ингээд дайчин тулаан болгонд ялдаг нэг юм биш те. Харин даруухан нэгэн ирэх болно. Тэгээ тэр зэвсгээр ус. Харин дуулууртай байдал хайр загалмайгаар ирэх болно. Өнөөдөр танд ямар төрлийн ялалт, ямар төрлийн хаан таны амьдралд морилон ирэх хэрэгтэй байна. Өр ширээ чинь дарж өгч, асуудлууд чинь шийдэж өгч, таныг одоо сонсохгүй байгаа хүмүүст таныг сонсгож өгч, таныг ойлгохгүй байгаа хүмүүст таныг одоо ойлгуулж, өргөмжилж өгч те. Таныг амжилтанд хүргэж, таныг одоо одоогийн энэ уналт юм уу эсвэл хэцүү байдлаар чи гаргаж те. Таныг ингэх гэж ирэх тийм хааныг та хүлээж гэнэ үү гэж. Гэтэл Захария юу гэжсэн мэхээр тэр зөвхт бөгөөд ялагдчихгүй даруухнаар ирнэ гэж бол хэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид Хосана гэдэг дуу яг одоо авар гэсэн утгатай үг. Яг одоо биднэрт аврал хэрэгтэй. Одоо бид нар зүгээр нэг юм санхүүгийн дэмжлэг юм уу эсвэл янз бүрийн нөхцөл байдлыг сайжруулагч биш. Аврал хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр Крисмас баярын концертанд та бүхнийг үнэхээр ингээд янз бүрийн тоглолт бид нар үздэг штэ. Тэрэн шигээ сайн мэдээний тоглолтоо энэ удаа үзээч. Хүмүүстэй хамт үзээч. Гой соёлын төвөргөндөө бүр ингээд гой хувцас өмсөд очиад гой үзээч гэж бол хэлмээр. Тэгэхээр өнөөдөр Сионы охиноо, Иерусалимийн охиноо гэж хэлэгдсэн энэ одоогоос 2500 жилийн өмнө хэлсэн үгийг эзэн танд хандлага гэж байна. Яг одоо энэ цаг үчид Хермоны шүдрийг сонсож байгаа танд Сионы охиноо, Сионы хүү минь ээ, Иерусалимийн охиноо, Иерусалимийн хүү минь ээ, чам руу ирж байгаа хааныг баяртайгаар огтон авч байна уу гэж. Амен. Эзний өмнө хамтдаа ирцгээе. Шаналсан зүр миний өмнөөс асгарсан цус миний өмнөөс урсан таны нулимс бүх төлөөсийг та төлсөн ич хүрт тэдмийг минь та зүүсэн итгэл найдварыг минь та өгсөн хараар тогтогцсон шин гэрээ харанхуйд замыг гүйгүүлнэ харанхуйд замыг гүйгүүлнэ
Урагдсан ч та твцээ гинт нэгний нулималтанд та дорд үзэгцэн бидний төлөө та твцээ Өнөөдөр бид нэр Захарай номын 9-р бүлгийн 9-р ишлэлээ суралцлаа. Сион охиноо үлэмж ихээр баярлагтун, Иерусалим охиноо ялгалтын ухаа хадаагтун, үзэгтун, хаан чин чам руу очиж байна. Тэр бол зөвхт ялагдашгүй. Дараухнаар илжиг унжээ. Илжигний төл болох дудран унжээ хэмээх ишлэлээ суралцлаа. Энд гарч байгаа ялагдашгүй гэсэн үг нь ялагч, аврагч гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл тэр хаан өөрийнхөө хүмүүсийн төлөө ялалт байх болно. Тэр өөрийнхөө хүмүүсийг аварна гэсэн утгыг агуулж байгаа юм шүү. Тэгээд Иесус Христ анх гэрэхдээ даруухнаар амар тайван дотор илжигний дудран унаж Иерусалимд орж ирсэн. Илжиг бол амар тайвныг төлөөсөн амьтан. Харин Иесус Христ дахин ирэхдээ дайны ялалтыг бэлэгддэг цагаан морьтой ирэх болно гэдгийг Библи бидэнд хэлдэг. Есүс анх удаа энэ дэлхийд бидний авралын төлөө ирсэн бол тэр дахин ирэхдээ биднийг хаанчлахын тулд ирэх болно. Захараягийн энэ ниш үзүүлэгт Есүс Христийн хоёр ирэлтийн хоёулынгийнхэн тухай үйлсэн гэдгийг бид ойлгох ёстой юм шүү. Итгэгч бид тэр өдрийг санахдаа урам зоригтой байж итгэлээ бат сахин амьдрах учиртай. Өнөөдөр биш байхаа, маргааш биш байхаа гэсэн нүглийг халахлах тайвширлаар өөрийгөө та битгий хураарай. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэн минь өөрийнхөө Есүс Христийг над руу илгээсэнд баярлалаа.
Есүсээ та миний амьдралд дахин нэг удаа зочлон ирээч. Та миний амьдралд үнэхээр яг одоо ирээч хэмээн Хосана хэмээн таныг дахин өнөөдөр яг энэ цаг мөчид урьж байна. Таны хүлээхээ байсан, таныг миний амьдралд байгаа гэдэг мартсан өдрүүдийнхээ төлөө таны өмнө гимшиж байна. Тэгээд өнөөдөр дахин нэг удаа таныг өөрийнхөө амьдралын эзэн болгон урьж байна. Эзэн минь та намайг хүчрхэгжүүлж, та нурсан хэрмүүдийг маань босгож, одоо хуурсан урмуудыг маань бас сэргээж, түр орхисон байсан хүсэл мөрөөдлүүдийг маань бас сануулж, надаар хэлхийг хүссэн зүйлүүдтэй байгаа гэдгийг надад бас сануулж, амьдралынхаа үлдсэн өдрүүдийг эзэн таны миний амьдрал зочлон ирээд намайг өргөсөн тэр зүйлд зориулахад та тусалж өгөөч гэж таасгаж байна. Бурхан минь өнөөдөр Хермоны шүүдэр нэвтрүүлгийг сонсож байгаа таны хайртай охид, таны хайртай хүүхдийн төлөө залбирanгуйч байна. Та тэдний амьдралж гисэн зочлон очооч. Бид хамтдаа Монголд таны нэрийг алдаршуулан таны Хосана хэмээн энэ цаг мөчид урьж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.